Манай улсын экспортын бүтээгдэхүүн тэр дундаа уулуурхайн экспортын бүтээгдэхүүний дийлэх хувь нь өмнөд хөрш буюу бүгд найрамдах Хятад улс руу экспортлогддог. За сүүлийн үед дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор Хятад улсын худалдан авах чадвар буурч байгаа. Тэр дундаа нүүрс болон төмрийн хөдрийн зах зээл дээрх үн ханш буурч байгаатай холбоотойгоор за уулуурхайн компаниудын хувьцааны үн ханш нэлээд өөрчлөлттэй байгаа. За энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүрэхээр студид баярж авахлаа ажиллаж байна. Орой минь жахаа амтэрхий. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр төмрийн хөдөр бол нүүрсний үн ханш буурсантай холбоотойгоор уулуурхайн компаниудын хувьцааны үн ханш хэрхэн өөрчлөгдөж байна. Тэгэхээр сүүлийн ер нь бол олон сарын турш гэх юм уу 3 сарын турш уулуурхайн компаниудын хувьцааны ханш бол уналттай байгаа гэсэн мэдээллийг бол бидэнд өгч байгаа. За яг манай улсын хувьд гэх юм бол одоо нийт экспортынхаа бараа бүтээгдэхүүний 94.1% бол мэдээж Хятад улс руу гаргадаг байгаа. За үүнээс бол хамгийн дийлэх хувийг эзэлж байгаа нь бол мэдээж нүүрс байгаа. За нийт одоо экспортын бараа бүтээгдэхүүний 45%-ийг нүүрс, за харин 19%-ийг гэсэн мажбал 12% бол төмрийн хөдөр эзэлж байгаа ийм тоо баримттай. За нүүрсний үнийн хувьд гэх юм бол одоо дэлхийн зах зээл дээр ерөөхдөө бол сүүлийн үед маш их уналттай байгаа. За манай улсын хувьд ч гэсэн дэлхийн зах зээлийн үнээс маш дагуур ажиллаж худалдадаг учраас за энэхүү уналтад бол тийм ч их нөлөө үзүүлээгүй боловч зөвхөн бага хэмжээний бол нөлөөлөг үзүүлж байгаа. За төмрийн өдрийн гэх юм бол одоогийн байдлаар бол $88 хүрсэн гэсэн ойлгоор юм мэдээлэл бол гарсан байгаа. Тэгэхээр Австрали улсын Япон болон одоо Америк улс руу экспортлдог нүүрсний одоо экспортын үн бол Хятад улс руу одоо экспортлог үнээс бол өндөр үнэтэй байгаа. Тиймээс цаашдаа одоо үн унсан тохиолдолд Австрали улсаас Хятад руу одоо гарах хэмжээг багасгах хандлагатай байгаа нь бол сүүлийн жилүүдэд одоо Хятад руу экспортлж байгаа одоо хэмжээнээс харагдаж байгаа. За Австралийн нийлүүлэлт багасгах юм бол ялангуяа Хятад улсын хойд одоо хойд бүшийн одоо улсууд төмрийн үйлрүүд Монгол улстай нүүрс авахар гэрээ одоо бас дагуулах юм хандлага болж ажиглаж байгаа. За Монголын нүүрсний зах зээлийн хувьд гэх юм бол за 2011 оны эхний хагас жилийн байдлаар бол нийт одоо экспортын хэмжээ 8.4% өссөн үзүүлэлттэй гарсан байгаа. За тэгсэн хэдий энэ бол Дэлхийн банкны хүлээлт буюу 22.4% өсөлтийг бүжиж чадаагүй. Тийм учраас манай одоо нийт экспортын 46.1%-ийг эзэлж байгаа энэ хүү нүүрсний экспорт нь за эхний хагас жилийн хавчилсан судалгаагаар бол 2011 онд бол 151.55% өссөн боловч за энэ жилийн байдлаар 30%-аар за экспортлын хэмжээ нь 19.2%-аар өссөн байгаа. За энэ бол нийт экспортын хүлээлтэд хүрэхгүй байгаа шалтгаануудын одоо гол одоо шалтгаанууд болж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үн бол сүүлийн жилүүдэд уналттай байгаа. За нийлүүлэлт энэ нь одоо нийлүүлэлт нэмэгдэж байгаа болоо за Европын бас өөрийн хямралтай холбоотой гэж мэрэгчлэнүүд болон ажиглагчид бол тайлбарлаж байгаа. За одоо экспортын гол өрсөлдөгч бол мэдээж Австрали улс байгаа. Тийм учраас Австрали улс нь одоо Хятад руу нүүрс экспортлох хэмжээнд багасгах юм бол манай улс ч гэсэн мэдээж таатай мэдээлэл олж өгч байгаа. За бүгдээ Хятадын одоо импортын гогч нүүрсний импортын хэмжээг одоо графикаар үзэж тавиханд харуулъя. За Австрали улсын эзлэх хувьд бол нийт одоо экспортын импортын бараа бүтээгдэхүүний 56%-ийг бол эзэлж байна. За харин Хятадын хувьд импортын нийт 29%-ийг Канада улс эзэлж байна. За харин гогч нүүрсний 15%-ийг нь бол Монгол улсаас энэхүү нийлүүлж байгаа юм байна. За өнгөрсөн жилийн хамгийн том нийлүүлэгч компани Mongolia Mining Corporation бол энэ жилээс түүхийн нүүрсээ гаргахаа болоод за баяжуулсан болон угаагаад энэ нүүрс гаргадаг болсноор за эхний 8 сарын байдлаар гэх юм бол дундаж нь бол $112 одоо арилжаалаад нийлүүлж байгаа. За Монгол улсын гэх юм бол Хятадтай хамгийн том гогч нүүрсний нийлүүлэгч гэдэг утгаараа за нүүрсээ одоо өнөөдрийг төвшөнд бол одоо тогтоом байх боломжтой гэж үзэж байгаа. За өнөөдрийн үн нь зах зээлийн үнээс мэдээж 40-60% доогуур ханшаар хөдөлгөөлөгдөж байгаа учраас за цаашдаа бол одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үн унахад бол манайд бол одоогийн байдлаар бол ямар нэгэн нөлөө бол үзүүлэх байгаа. За гэхдээ цаашдаа унах юм бол бас аюул нөлөөлж магадгүй гэсэн мэдээлэл. За гэхдээ дэлхийн зах зээл дээр үнийн уналтад одоо 30-40% хүрэх юм бол ерөнхийдөө манай улсын бас эдийн засгт бас аюултай нөлөө үзүүлж магадгүй гэсэн зүйлүүд бол мэрэгчлэнүүд бас ярьж байгаа юм аа. За манай улсын нүүрс экспортлж байгаа компаниудын хувьд үнийн хувьд одоо ямар хүүхдгээр одоо гаргаж байгаа гэдэг тал дээр та бүхэн мэдээлэл өгөө. За үүнд бол одоогоор бол манай улсын компаниуд Хятад руу нийт одоо гогчдох нүүрсний дэлхийн дундаж үнээс бол гогчдох нүүрсийг бол 53%-аар доогуур. За Австрали улсын Хятад руу нийлүүлдэг үнээс нийтдээ 46%-аар доогуур үнээр бол хөдөлтөж байгаа. За манай улсын хувьд ерөнхийдөө одоогоор нүүрсний зах зээлийн одоо цорын ганц хэрэглэгч нь Хятад байгаа. За хэрвээ одоогоор томоохон төслүүд хэрэгжиж төмөр зам тавигдаад эхлэх юм бол за цаашдаа одоо дан ганц Хятад улс руу биш за Япон зэрэг орнууд руу одоо гарах юм боломж бүрдэж байгаа. За